мэдээлэх юм байна. Австрали Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн энэ онд тохиож байна. 1972 оны 9-р сарын 15-нд Австралийн ерөнхий сайд агсан Гоф Витлэм Монгол улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гар хэвсэг зурчээ. 1990 оноос Монгол улс либерал ардчил чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосноос хойш хоёр улсын харилцаа улам бэхжижээ. Австрали улс Монгол улсад жил бүр 10 сая австрали долларын хөгжлийн тусламж үзүүлж байна. 1993 оноос хойш 500 орчим монголчууд тус улсын засгийн газрын тэтгэлгээр Австралид дээд боловсрол эзэмшиж эрдэм мэдлэгээ дэвшлүүлжээ. Байгалийн баялгаа түшиглэн улс орноо хөгжүүлэхэд өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалт татан удирдах тал дээр Австрали улс ариун туршлагатай орн билээ. Энэ талаар Австрали, Монгол улс ч эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна. Монгол улс олон улсын валютын сантай нэгт хамтран хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр итгвэлийн ажиллаж байгааг харахад таатай байна. Энэ хүнд цаг үед манай хоёр орн биднийг нэгтгэж ирсэн мөн улс төр эдийн засаг иргэний эрх чөлөөг хангах байр суурь либерал ардчлалын зарчмаа баримтлах нь чухал. Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн энэ жил тохиож байна. Австрали улсаас Монгол улсад суух анхны элчин сайдын хувьд Монгол түнш нартайгаа анхудаа Австралийн өдрийг тэмдэглэх гэж өгөөдөө баяртай байна. За энэ дотор зүгээр одоо их олон хүний мэдэх юм бол энэ төсвийн төлөвлөлтийн хууль гэж шинээр бий болгохт бол энийг Австралиас анхлж сэдв авч Шинэ Зеландтай хамтарч ажиллаж байж бидний хийсэн шүү дээ. Тийм учраас ер нь Австрали сурсан улсуудын Монголдо нэвтрүүлсэн зүйл бол маш их бий. Одоо уул уурхайн салбарт бол технологиос эхлүүлээд уул уурхайн ерөөсөө удирдлагатай холбоотой асуудлууд бол их өргөн хүрээтэй тавигдж байна. Ер нь дэлхийн төвшөнд яаж уул уурхай гарах ёстой гэдгийг бол бид нь Австрали сурч байна. Хүний эрхийн тухай, ер нь хүний эрхийг яаж хангах вэ гэдгийг Австралиас сурч байна. Сүүлийн жилүүдэд Австрали улс уул уурхайн салбарын мэдлэг туршлагаас Монгол улстай хуваалцж байна. Монгол улсын нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд түншлэн Монгол улсад мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, уул уурхайн салбарын засаглалд тэргуун туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Уул уурхайн салбарын засаглалд тэргуун туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй